За бүгдрээ сайн байцгаана уу. За одоо ингээд хүүк стейтийн талаар бол ойлголтууд явж үзсэн. За өмнөх хичээл дээр бүгдээрээ ойлголтуудаа гоё багцлаад ярилцсан байгаа. За одоо болохоор use state, use effect-ийн талаар юу сурснаа бүгдээрээ энэ асуултууд хариулж баталж авцгаая. За үүний дараа бүгдээрээ React дотор одоо маягттай ажиллах зүйлийг сурах нэ. За бүгдээрээ эхэлцгээе. За нийтдээ 20 асуулт байна. 20 асуулт. За баттгцсан болохоор гайг баха. За 1800 хариулах хэрэгтэй гэж байна. За баттан логин. За энэ бороо. Энэ стайлыг ингэж чижсэн. Энэ болохоор зүгээр ингэж чижсэн. За synthetic event гэж юу вэ? Жохон submit биш. За button pass propagation. За дараа нь болохоор нийтлэг handle. За үндсэн 3 шат юу вэ гэж. Энэ триггерийг барьж авах, дэлгэцд үзүүлэх, бэлтгэх, дом одоо хулбар дом үсэх тэгээд баталгаажуулж дэлгэсэн байна. За хасалын зүг хэлж. За юм шиг энэ. За алин хүчингүү хэлж. On handle. Төлөвийг шинжлэх нь алин зөв арга вэ гэж байна. Хөөшөө панд биш. Хуулж аваад өсөстэй. За энэ функцийн буруу вэ гэж байна тийм. Setter. This state is not allowed inside institution. За энэ л гэж бодож байна. За дараахаас алин зөв зам бэ гэж байна. Filter reduce чинь мэлбэр болдог. Фильтр хийх нь зөв шүү. Тухайн нөхцөлийг хангасан зүйлсүүдийг шүүж харна. Reft шин чанар ер нь юу хийдэг вэ гэнэ? За энэ бодлоо. Домын занлын татдаг. Ref одоогийн утга нь болохоор яаж хандах вэ гэхээр current console log дээр хэдэн удаа эхлэх вэ гэж байна.
дэлгэцэнд гарах болгонд twice three times яагаад non-ness dependency нэг удаа гарна, хоёр удаа гарна, гурван удаа гарна. Нийслэл гэж магадгүй. За хоёр жишээ нь юу арай дотор хоёрын өгчвөл тэр хоёр нь өөрчлөгдөд гарна. Огт юу ч өгөхгүй байвал ганц гардаг санагдаад байх юм. Кастом яхад ашигладаг вэ гэж юм. За консоль хэдэн удаа гарах вэ гэнэ? Use effect. За наад чинь нэг л гарах юм шиг. Дараахаас аль нь бовын дефолт юм? Энэ бол дефолт. За дата авахад use effect хэрэглэдэг. Target гэж бид current target ийм current target гэж бид natural project that юм үзүүлчих юм бол тэр нь trigger дээр commit шатн дээр зорилго нь юу вэ? Option and control filters. За ингээд үзье. Сайн юм шүү дээ. Ганцхан асуултанд зөв ойлцсон. Сая давчгаар байлаа. За бүгдээрээ энэ тохиолдолд бүгдээрээ go full page ашиглана. Go full page. Окей. За тэгж байгаа бүгдээрээ хариултаа. Хариултаа цаахан бүглүүд. За ингэж exit quiz орхоод за дахиад шалгалтаа өгье. За окей. За 1-1 гэж байна. 2-3. Тэгж хийж болохгүй шүү дээ. Зөв байрал нь өөрчлөгдсөн байт. Англи тийм дээ л шүү дээ. За 2 нь болохоор synthetic. 3 нь болохоор handle гэж байна.
4 нь болохоор triggering rendering committee. 5 нь болохоор const count set count state 0. За 6 нь болохоор on handle. 6 нь on handle. За 7 нь болохоор set certificates гээд хуулж авна. За 8 нь болохоор за энийг бүр хариулсан байна. 8-ыг бүр хариулсан байна. За 9 нь болохоор remove item filter гэсэн. За 10 нь болохоор access DOM гэсэн. 11 нь болохоор null current за 12 нь болохоор only once шилрэн дээр 13 нь болохоор they are helpful 14 нь болохоор хариулсан юм байна. 15 нь болохоор нэг хэлсэн юм байна тий. 15 prevent default гэсэн шүү дээ. Prevent default. За prevent default. За 16 use effect. 17 нь болохоор буруу хариулсан. 18 trigger. 19 commit. За 20 нь болохоор optional dependencies. Controls. За одоо бүгдээрээ хариулж чадаагүй байгаа зүйлсүүд дээрээ хичлэе. Хариулж чадаагүй функцүүд эхлээд олъё. Асуулт олъё. За энийг хариулцдаг юм байна. Тэрийг асууцгаая. Хин л асуултанд зөв хариулцвал гол байгаа. So it will be logged each time the component renders. Шүү. За use effect функц нь 2 дахь харихунд хамаарлын хэсгийг өгөөгүй тохиолдолд компонент анх рендер хийгдэхэд 1 удаа ажиллана. Түүнчлэн тухайн компонент нь ямар нэгэн байдлаар дахин рендер хийгдэх, жишээлбэл state props өөрчлөгдөх тоолон дахин ажиллана. Message component repeat console хэвлэгдэнэ. За юу ч бичихгүй байвал ийм болох нэ. За дараагийн дэшээ буруу хариулсан асуултуудаа үзвэл simplify, summarize, struct learning. За энийг л ингээд зөвчтөө. За тэгэхээр засварч энгийнээр тайлбарлал та бацсаргана. Previous state-ийн босч шин чанарыг дарж устгахгүй байхын тулд нэмээс өмнө previous state-ийг заавал тархааж өгөх ёстой. Яагаад алдаатай вэ гэж байна. Тэгэхээр
За тэгэхээр энийг бүгдээрээ copy paste. За previous state би нэмэл гэсэн байх хэрэгтэй. Items нэрлэх хэрэгтэй. Бусад шин чанаруудыг дарж бичихгүй тулд өмнөх төлөвийн нэрийн өмнө тарах хэрэгтэй. Энийг харин хуулж авч ижил үсэх хэрэгтэй байна. За ингэж яваад. Гурван асуулт. Шалгаад үзье бүгдээрээ. За одоо бол тэнцэг нь орцоогүй. Нэг юмд бол зөв хариулсан л мэдээж байгаа. Зөв хариулсан л гэж таараа. За энэ асуултанд хариулаагүй шүү. 17 би одоо бөглөөг юм баг та. 17 current target гэсэн чинь буруу болсон шүү дээ. За энийг нэг өчтөө. Энийг бас асууч. Native event object дээр хүчингүй шин чанар нь юу вэ? Property гэхээр одоо JavaScript байдаг юм л да. Browser дээр event зөвхөн байдаггүй шин чанар. Prop match. За үндсэн event object-ийг prop гэсэн шин чанар байдаггүй. Энэ хэвчлэн jQuery санд event object-ийг хэрэглэхэд зориулсан зохиомжтой нэршил юм аа. Event object-ийн үндсэн шин чанарууд гэж. Бусад 3 бүгд үндсэн event object-ээр байдаг зөв шин чанарууд юм. Жишээ нь type, ямар төрлийн үйл явдал болов, жишээлбэл click, mouse over, key down. Target, үйл явдал анх үүссэн элемент, жишээлбэл дарсан товчлол. За current target, үйл явдал дээр сонсогч холбогдсон элемент. Энэ нь target-аас өөр байх нь бий. За хариулаад үзье. За окей, ингээд бүгдээрээ state hook-ийн шалгалтанда тэнцэж чадлаа. Та бүхэн ч гэсэн тэнцсэн байх гэж найдаж байна. Тэнцсэн бол танд баяр хүргэе. Дараагийн бүгдээрээ маягттай ажиллах хэсгээр уулзцгаая. Түр баяртай.